Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Хүслэн гэдэг. Миний өнөөдрийн хуваалцах гэж байгаа сэдэв бол жинхэнэ бурхныг олж мэдснээр л хүмүүст жинхэнэ амар амгалан аз жаргалыг авчирч чадна гэсэн сэдэв юм. Би та нарт нэг таньдаг эгчтэй тохиолдсон бодит болсон явдлыг ярьж өгье. Та бүхэнд жинхэнэ бурхныг олох замыг зааж өгөхөд тус болно гэж найдаж байна. Миний нэг таньдаг эгч байдаг л да. Тэр эгч маань ажлаар нааш цааш явахдаа үргэлж нэг жолооч дээрээ тэр машинд нь сууж ажлаа амжуулж явдаг байсан байна. Нэг өдөр өмнөхтэйгөө л адилхан нөгөө жолоочоо дуудаад амжуулах ажилтайгаа хэлээд цагаа тоолсон байгаа. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа жолооч нь залгаад "За, жаахан хүлээж байгаарай. Одоо очиж чадхааргүй болчихлоо. Тэгээд удахгүй очиод авъя" гэсэн байна. Тэгээ ууг нь бол энэ хүн нэг ч удаа цагаасаа хоцорч үзээгүй гинэ. За, тэгээд төд удалгүй энэ машиндаа суух үед нь жолооч нь "Чи ямар азтай юм бэ? Би чамтай цаг товлоод чамд өөр хот руу явах машин олж өгөх үедээ гинэд би яагаад ч юм жаахан оройдож чамайг очиод авъя да" гэж бодсон. Тэгтэл чамайг аваад явах гэж байсан тэр машин өөр хүмүүсийг авч яваад осолд орчихно гэж бодсонгүй. Тэгээ машинд байсан бүх хүмүүс маш хүнд бэрцсэн. Тэгээ уг нь бол чи тэр машинд суух ёстой байсан. Гэтэл надад яагаад ч юм чамайг дараа нь аваад явъя гэсэн бодол орсон. Тэгээд л чи энэ аюулаас аврагдсан байна. Чи ямар нэг юмд итгэдэггүй хамгаалалт энэ төр байдгүй үгүй юу гэж асуусан байна. Тэгсэн чинь эгч болвол би бурханд итгэдэг гэж инээмсэглэж хариулсан байгаа. Би тэгээд яг энэ болсон явдлыг сонссны дараа бурхны нэг ийм үг байдаг даа гэд надад бодогдсон. Тэг хэдүүлээ хамтдаа бурхан юу гэж хэлснийг харцгаая. Энэ үгэн донд дастан гэсэн үг гарна. Тэр нь бол муу ёрын сүнсээ гэсэн утгатай байгаа шүү. Хүмүүс өсхийн хэрээр бар олзоо ажигладагтай адилаар сатааны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин өөрийн ажлыг хийхдээ бурхан, хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хизээж баригддаггүй. Тэр өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өвчин, бүтэлгүйтэл гэх мэт өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур, чиний ам, чиний ирээдүй, бурхны чамд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг. Учир нь тэр яг чиний хажууд чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Хүний амьдралын урт удаан замналд бараг хүн бүр аюултай олон нөхцөл байдалтай тулгарч олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь сатан харцаа чам дээр байнга тогтоон чиний хажууд зогсож байгаа. Чамайг гай золон нэрвэхэд сатан баясдаг. Чамд гай гамшиг тохиолдоход бүх юм чинь бүтэлгүйтгэхэд чамайг сатааны өрхөнд орооцолдоход сатан эдгээр зэлээс асар их таашаал авдаг. Бурхны хийж байгаа зүйлийн тухайд бол тэр чамайг хорон бүрд хамгаалж нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшигаас зайлс хийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн амар амгалан болон баяр хөөр, ёроол хийгээд хувийн аюулгүй байдал нь бүгд үнэндээ бурхны хяналтан дор байдаг. Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг зааж чиглүүлж шийдэж байдаг гэж би хэлдэг. Бурхны үгийг уншсны дараа бурхан биднээс хол биш. Тэр биднийг харж хамгаалж бидний хажууд байдаг. Тэгээд янз бүрийн хүмүүсээр дамжуулан бидэнтэй ярилцаж, бидний гай гамшигыг арилгаж, хүн төрлөختнийг захирдаг. Бурхан бидний боддог шиг хийх хоосон биш. Бас бид адтайдаа гамшигаас зайлсхийж байгаа биш. Харин жинхэнэ бурхан биднийг хамгаалдаг гэдгийг
Хүмбэр одоо ойлгосон байх гэдэгт би итгэж байна. Хэрв бид Бурхны хамгаалтыг үнэхээр хүсэж байвал амар амгалан аз жаргалыг үнэхээр олж чадна. Өнөө оройны олон улсын онлайн семинар дээр зөвхөн жинхэнэ Бурхныг олж мэдснээр л бид жинхэнэ амар амгалан аз жаргалыг авчирч чадна гэсэн сэдвээр ярилцах болно. Энэ нь танд тус болно гэж найдаж байна. Бичлэгний доор зураг сүлдээж бүртгүүлээрэй. Мөн цэнхэр холбоос дээр дарж бидэнтэй холбогдоорой. Таныг болон танай гэр бүлийг Бурхан ивэх болтугай.